Сайн байцгаана уу? Би өнөөдрийн сэдвээр интернет онцлтын талаар ярих гэж бодлоо. Яагад гэвэл сүүлийн үед интернет онцолт ялангуяа хүүхэд залуучуудын дунд газар авч гар утаснасаа салж чадхаа болсон энэ үзэгдэл бол нэлээд асуудал болж байна. Тэгэхээр интернет онцлт гэж яг юу вэ? Интернет бидний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ? Яаж интернетэд онцохоос өөрийгөө хамгаалах вэ гэдэг сэдвээр ярилцъя. Тэгэхээр энэ нь та бүхний хэвлэл мэдээллийн боловсролд багахан ч гэсэн нэмэр болно байхаа гэж найдаж байна. Интернет бидэнд мэдээлэл өгснөөрөө уг нь бол маш их боломжийг олгож бидний харах өнцгийг бол тэлдэг. Бид нарын тарих шинэ юм сурах тусмаа баярлаж бидний тархинд өөрчлөлт орж идэг. Тэгвэл интернет бидэнд энэ шинэлэг мэдээлэл өгөхийнхөө хажуугаар биднэрт бас маш хэрэггүй мэдээллүүдийг бол өгч идэг. Тэгэхээр бид нар юу хийх гэж байснаа ч марттлаа тийм хэрэггүй мэдээллүүдийг бол авч идэг. Бидний олж авсан мэдээлэл, хийж байгаа үйлдэл, дурсамж болгон бидний тархинд үлдээд бидний тархийг бол өөрчилж идэг. Тэгэхээр бид нар интернетийг хэрхэн ашигласнаас шалтгаалan бидний тархинд өөрчлөлт орж идэг гэсэн. Интернетийг хэрэглэхдээ жишээ нь зорилготойгоор мэдээлэл хайхад хүний тарих актив ажиллаад тэгээд актив ажиллаж байдаг гэсэн үг. Харин бид нар зорилгогүй мэдээлэл хайхаар бидний тарих пассив итгэхгүй хэлбэрт шилжээд энэ интернетийн итгэхгүй хит их хэрэглээнд сүүлдээ бид нарыг интернет донтолтонд хүргэдэг байх нь. Жишээлбэл та өглөө босонгуудаа өөрийнхөө утсыг асаагаад фейсбүүкээ шалгадаггүй. Энэ нь бол та интернетэд бол хэрвээ тэгдэг бол та бол интернетээс хараад болсон байна гэсэн үг. Яагаад тэгэхээр ямар ч зориггүйгээр сошиал медиагаар тэнүүчлэх мэдээллийг зүгээр л гүйлгэж хараад суух нь бидний тархийг итгэхгүй болгоод сүүлдээ энэ нь бол биднэрт зуршил гэдэг юм бол үүсгдэг байх нэ. Та интернетэд ямар ч зориггүйгээр мэдээллийг ингээд гүйлгээд хараад сууж илаа гэж бодъё. Гэтэл гинт танд таалагдсан нэг гоё мэдээ ч юм уу гоё зураг гараад ирлээ. Энэ үед таны тархинд допамин гэдэг байдас ялгардаг байх нь. Допамин гэдэг байдас нь болохоор биднэрт ад жаргалын гормон ялгаруулдаг ийм байдас гэсэн үг. Тэгэхээр танд бол яг тийм шагнал авж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр энэ нь амьд дээр тайлбарлавал амьтад зүгээр явж байгаа санамсаргүйгээр гинт идэх юм олоод тэрэндээ баярлахаар тархинаас нь допамин гэдэг байдас ялгардагтай яг адилхан гэсэн үг. Тэгэхээр таны тархинд ялгарч байгаа тэр допамин гэдэг байдас болохоор таны санаж байснаас илүү үр дүн гинт гараад ирэхээр тэрэнд баярлаад танаас тэр ад жаргалын мэдрэмж гормон ялгарч байна гэсэн үг. Тэгэхээр энийг шинжлэх ухааны туршилтан дээр баталсан байна л да. Яаж гэхээр нэг сармагчин харанхуй өрөөнд оруулаад тэгээд гэрэл асаагаад алюминий шүүс өгсөн байна. Тэгэн гот дахиад жоохон байжгаад гэрлийн унтраагаад харанхуй өрөөнд байлгаж байгаа. Дахиад гэрэл асаагаад алюминий шүүс өгсөн. Тэгээд энэ үйлдэлийг ингээ хит давтаад ирэхээр нөгөө сармагчин чинь гэрэл асаангууд амар баярлаад тэгээд толгойноос нь допамин гэдэг байдас тархинаас нь ялгарч эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь сүүлдээ алюминий шүүсэнд баярлах биш гэрэл асаахад баярладаг тэр горьдлого гэдэг юм үүсгэхэд тархинаас нь шууд допамин ялгардаг болно гэсэн үг. Тэгэхээр энэ туршилттай яг адилхан таны уцаа гүйлгээд харж агаад шинэ мэдээлэл олж авч байгаа тэр процесснд та баярлах биш, шинэ мэдээлэлд биш, сүүлдээ та ингээд уцаа гүйлгэх хөдөлгөөн хийх төдийд л таны тархинаас тэр допамин гэдэг байдас ялгарч идэг болно гэсэн үг. Тэгэхээр та энэ хөдөлгөөнийг сүүлдээ хийхгүй бол сүүлдээ таны тарих дахин баярлахыг хүсээд яагаад гэвэл энэ нь маш тийм хүчтэй энерги шаардахгүйгээр зүгээр сууж байгаа л таад жаргалын гормон ялгаруулад байгаа болохоор таны тарих тэр үйлдэлийг өөрөө ирэхгүй танаас шаардаад сүүлдээ та энэ уцаа гүйлгэх хөдөлгөөнд сүүлдээ бүр ингээд донтно гэсэн үг байна л да. Тэгэхээр
одоо бидний энэ сошиал медиад одоо утсаа байнга ингэж өөрийн мэдлэгөө ингээ гүйлгээд хараад сууж идэг хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс чинь аль үшээ одоо тэр аль хэдийнэ тэр интернетэд донтсон одоо интернетээс хараад болчихсон байна гэсэн үг байх нь. За тэгэхээр та хэрвээ одоо энэ интернетэд донтоод хараад болчихсон байх юм бол одоо допамины дутагдалт бол одоо энэ хөдөлгөөнийг та сүүлдээ хийхээ болчих юм бол та сүүлдээ ингээд допамины дутагдалт ороод тэгээд одоо та ууртай болно, сүүлдээ одоо муухай ааштай болно, сүүлдээ бол бүр сэтгэл готролд одоо хүргэдэг гэж байгаа. Тэгэхээр одоо бидний энэ үйлдэл нь бидний тархины нервийн эсүүдийг бол өөрчилдөг байх нь. За тархины одоо энэ урд хэсэгт байрладаг одоо хэсэг бол одоо prefrontal cortex гэдэг одоо бид нарыг одоо өөрийгөө хянаж удирдахыг зохицуулдаг одоо тийм хэсэг энэ тархины урд бол байрлаж байдаг. Тэгэхээр интернетээс хараад болсон хүмүүс одоо энэ өөрийгөө удирдах тэр чадвар нь бол одоо мууддаг. Яагаад гэхээр та өөрийгөө одоо хурдхан шагнах тэр үйлдэлд бол дасчихсан байдаг учраас одоо түүнийг авахын тулд бол хичээж эхэлдэг. За энэ нь бол одоо юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө одоо удирдах, хянах чадварыг зохицуулдаг энэ хэсэгт өөрчлөлт ороод ирэхээр одоо та урт хугацаанд тавьсан зорилгоо одоо биелүүлэхэд танд хэцүү болж эхэлнэ. Та аль болох одоо хоромхон зургийн зугаа цэнгэл өөрийгөө хурдхан баярлуулах зүйлд бол илүү анхаарлаа хандуулдаг болж эхэлнэ. Жишээлбэл та одоо хөгжим тоглож сурахаар одоо өмнөө зорилго тавьчихсан байна гэж бодъё л да. За хөгжим ямар нэгэн ая тоглож сурахын тулд та өдөр болгон ууггүй одоо давтах хэрэгтэй болно. Тэхийнхээ оронд та одоо гэс нэг гоё сериал кино ч юм уу үзээд тэгээд диван дээрээ бол хэвтчихээн гэсэн үг. Ягаад гэвэл энэ нь танд бол одоо таатай сэтгэл төрүүлээд хурдан допамин ялгардаг байна гэсэн үг. Тэгэхээр явандаа та одоо шалгалтандаа бэлдэх, фитнес хийх, хөгжим тоглож сурах, ном унших гэх мэт одоо ийм урт хугацааны үйлдэлийг одоо үр дүн гаргах тэр үйлдэлүүдийг хийхдээ залхуу болоод одоо тэр богино хугацааны хоромхон зур одоо зугаа цэнгэл өгөх тийм үйлдэлүүдийг илүү хийж эхэлж одоо өөрөө их мэдлгүй хийж эхэлдэг болно гэсэн үг юм аа. Тэгэхээр ялангуяа хүүхдүүд бол одоо интернетэд маш амархан донтдгийн одоо учир нь юу вэ гэхээр одоо бидний энэ тарих одоо хүүхэд байхаас одоо хөгжөөд тэгээд хамгийн сүүлд одоо 20 нас хүрэхэд энэ уртлын энэ өөрийгөө хянах удирдах зохицуулдаг энэ хэсэг хамгийн сүүлд боловсрч одоо хөгжиж дуусдаг юм байна. Тэгэхээр одоо хүүхдүүдийн өөрийгөө удирдах чадвар нь сул байдаг учраас одоо амархан интернетэд донтох, өөрийгөө удирдах чадахгүй болох энэ үйлдэл рүү бол хурдан ордог. Тэгэхээр бол томчууд бид нар бол чиглүүлж өгөх хэрэгтэй гэдэг нь бол ийм учиртай байх нэ. За тэгээд эцэст нь хэлэхэд болохоор интернет бол бидний одоо мэдээлэл авдаг хамгийн чухал хэрэгслөөр. Тэгэхээр одоо интернетийг огт ашиглахгүй бай. Эсвэл одоо интернет ашиглахыг хүүхдүүдтэй бол хоригл гэж байгаа юм биш. Харин интернетийг хэрхэн ашиглах вэ гэдэг тал дээр бид нар бол мэдлэг чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ би одоо интернетийг хэрхэн одоо ашиглах уу, интернет одоо хэрэглээгээ хэрхэн хянах уу, энэ интернет донтолтоос одоо өөрсдийгөө хэрхэн сэргийлэх үү, интернет донтолтой болсноо одоо тестэлж үзэх, одоо болсон бол түүнээс яаж гарах вэ гэдэг талаар бол ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн миний бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэг болтол баяр таа.